Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь үзэх өдрийн мэндийг хүргэе. За би түрүү 7 хоногт бичлэг хийж чадаагүй. Тэгээд яагаад гэвэл нөгөө замбын үйлтэй болоод цаашдаа бас цаг зав зай жоохон хомс байхаар болцоод байна. Тэр нь болохоор энэ нөхрөөс болоод би нэг юм хүүхдийн тоглоомын юм хүүхэлдэйн байшин гэдэг нэг юм хэвлж гаргаад зарж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь энэ нь болохоор нөгөө нэг DIY буюу өөрөө ингээд хайчилж наадаг. Тэгсэн чинь хүмүүс их сонирхож байна. Даанч нөгөө хайчилж наадаг гэдгийг мэдчихээрээ одоо залхуураад гэх юм уу. Тэгээ авах болчоод болдгоо. Тэр нь одоо өөрөө ингээд хайчилж нааж ухсраад зараад ямар ч байсан нөгөө оруулсан нэг нэлээд хэдэн сая төгрөгөө гаргаж авах зайлшгүй шаардлагатай болсон учраас энэ дээрээ өдөржингөө сууж байгаа. Дээрээс нь хүүхдүүд маань хичээл сургуульд орсон тэр хэдийгээ зөөх тэгээд байхгүй байгуур нь гял цэнийг амжуулах гэх мэтчлэн маш завгүй болсон. Тэгээ та бүхэндээ яг биений ингээд ухсарцнаар нь бол 35 мянгаар зарж байгаа. Ер нь 35 мянгаар л заръя гэж утсан юм л та. Тэгсэн чинь ингээд жоохон мяагаад харна ухсарцнаар нь 35-аараа зараад ухсраагүйгээр нь болохоор 25 мянгаар буюу бараг л ямар ч ашиг гарахгүйгээр өгөл өгчий болж байгаа юм. Тэгээд бүр олон тоогоор буюу 10-аас дээш авах юм бол зүгээр хамаагүй 20 мянгад нь өгчий гэж бодод байгаа. Тэгээд та бүхэн хэрвээ 4-өөс 7 насны эмэгтэй хүүхэдтэй бол хөөрхөн тоглолт шүү. Би нөгөө том охинд амар ихийг хийж өгч тоглолдог байсан. Хөөрхөн тоглолдог. Өөрөө ч гэсэн ингээ нэг морин сарын хайчлаад ч гэсэн айгу сонирхдаг ахгүй. Манай охин ялангуяа нөгөө гараараа юм хийх туртай болохоор тэгээд хэрвээ тийм хүүхдүүдтэй бол сонирхож байвал худалдаж авч болно шүү. Тэгээд авахгүй байсан ч болноо. Ямар ч байсан бичлэгээрээ дамжуулаад энэ description дээрээ би тайлбар бичлэг болон яг бэлэн болохоор ямар тоглоом болж яаж тоглодог тухай заавар бичлэгүүдийг оруулъя. Захиалгаар бол миний нөгөө Storyteller гээд Facebook пэйж байдаг шүү дээ. Тийш захиалах гэсэн юм гэд үнгөө өргүүлээд авч болно. За ямар ч байсан ингээд өөрийнхөө рекламыг хийчлээ. За тэгээ үндсэн бичлэгтээ орё. Тэгээд манай буурлууд бол яг намайг ингээд нэг юм замбын үйлдэл юмд одоо анхаарал төвлөрсөн завгүй байхад бол нэг оролдоод байдгүй ингээ байгаа байхгүй нь мэддэхгүй алга болчдөг. Тэр ч утгаараа яг сүүлийн 7 10 хоног бол өстө нэг улаачаа байж л да. Ер нь бол нөгөө улаач гэдгээ бараг л мартчихээн. Яагаад гэвэл ингээ буурлууд ерөөсөө байхгүй байгаа. Зүгээр нэг зав заагаараа ингээ нэг буурлууд юм хэлэх нүү гэд нэг ярьж марих гээд үзэхэр нэг тийм ярихгүй байгаа. Тэгээд нэг авууштай тал нь яг ингээд намайг гоё юм дээр төвлөрсөн байж хахад ингээд байнга оролтоод саад болоод дими балан бодуулаад байдгүй. Одоо буурлуудаа баярлаа гэх юм баяр сонноос ийшээ ингээд манай тахил байдаг буурлууд маань байж идэг. Одоо хаан ч үйдгийг мэдгүй ямарсан байгалах гэж бодож. За тэр ч яг. За тэгээд үндсэн бичлэгтээ оръё. За яг энэ нөхөр дээр төвлөрөхөөс өмнө бол би бас жоохон стресстэй. Одоо би ч ер нь стресстгүйч байна ч гэж байдгүй юм дөө байж байгаа л стресстэйчдэг. Тэг байсан тэр талаараа л одоо ярина да. Тэг яг зүгээр энэ дээр анхаарал төвлөрөө завгүй байгаа учраас нэг янз бүрийн бодох сөхөөл байх байгаад болохоос ер нь бол ингээд нэг юм бол байх нь байгаад байгаа. Тэр нь ямар учиртай юу байгаад байгаа талаар ярьцгаана. За хамгийн эхлээд бол штэ. За нэг 14 хоногийн өмнө ч юм уу те нөгөө хүнээр үсээ янзлуулаад за нэг хүн бас надад нэг дээл хийж өгөх сураг гарсан. За дээрэс нь нэг хүн надад ингээд дасаа өгөөч ингээд бичлэг хийж байгаад нь талархаад хэдэн төгрөг хийя гэхээр нь би одоо нөгөө нэг YouTube чинь тэгдэж штэ нэг кофе мофин юм мөнгө дансаараа аваад идэг болохоор за нэг тийм л юм бодоод за явахтай бас те бас эн чин цаг хугацаагаа зарцуулсан юм чинь ингээд өгсөн чинь 300 мянгаыг шилжүүлсэн байвал яг уу. Тэгээ тэр ихч мэгчтэй одоо баярлаа гэж хэлээ. Тэгэд яг уу ингээд нөгөө баахан хүнээс үнгүй юмнээ санал ирээд байсан чинь муу зан сурсан.
дараа нь ингээ хүн амьтантай юм ярихаар энэ хүн надад бараг юу өгөх бол гэж бодох. За эсвэл тэ би ер нь ингээд мөнгө олоод иж болох юм биш үү гэж бодох. За тэгэл янз янзын нэг балиар шунлын сэтлүүд орж ирсэн байдаг. Тэгээ тэрийгээ болохоор эхлээд нэг анзаарахгүй би чи одоо яагаад байна гэл нэг хальтхан ботчоол тэгээ нэг 2 3 хоног явсан. Тэгэл бүр ингээл хүнтэй ярих төдийд л ерөөсө ард нь ашиг сонирхлын бодол тэгдэд ерөөсө болохгүй хахаар нь анзаарч эхэлсэн. Анзаараад за би чи одоо бүр шуналтай болгоно одоо шунлал дутцтэй л гэсэн гэж бодлоо л доо. Яагаад гэвэл хаа очиж би өөрийгөө ер нь айгүй шуналгүй хүн гэж боддог. Ер нь л шунлын тал дээр би одоо өөртөө нэг юу гэдэг асуудалгүй гэдэгтээ итгэлтэй байдаг байсан. Тэгсэн чинь бүр итгэлгүй болох хэмжээнд хүртэл ингээд байн шунлын сэтэл төрөөд, шунлын бодол төрөөд. За тэгээ би энэ дэр юу гэж бодсон бэ гэхээр за тэр хүмүүсээс зүгээр мүгээр юм харахаал ерөөсө болчих. Өөрийнхөө л ямиг хийгээд одоо энэ минийгээ ингээд гар хөлөөрөө хайчлаад наагаад тэгээд өөрөө л тэгээ өөрийнхөө амьдрах хэрэгцээний мөнгө олъё. Хүнээс тэгж зүгээр юм авахаа ер нь зүгээр болчих гэсэн шийдвэрт хүрсэн. Яг уу тэгээд хүн зүгээр юм өгье гэдээ ах чинь би авахгүй гэл ингэх бол жоохон хэцүү юм байлээ. Гэхдээ тэгж өөрийгөө одоо дарж өөрийнхөө хүчээр амьдрахгүй бол нөгөө би ч нөгөө бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр надад бол энийг ингээд дэвэргээд явбал айгүй аюултай санагдсан. Тэгээд ер нь энэ замаар явж байгаа энэ хүмүүст үдэл санаагаа түгээдэг ч юм уу те буурлуудын янз бүрийн юмар ингээд хүмүүсийг тарих сэтгэл оюуны хувьд юм чиглүүлэг хийж байгаа хүмүүс яагаад жоохон мөнгө хөөгөөд байдгийм бэ гэдгийнхаа хариултыг ер нь оллоо л доо. Тэгээд энэ бол нэг юм буурлуудын гэхээсээ илүү зүгээр юм сорио маягийн юм байгаад нь штэ. Тэгээд хэнийг ч тойрохгүй дайрдаг. Тэгээд тэн дээрээ мөнгөө хөөгөөд явах нь одоо хөөгөөд явах юм байна л да. Би ч гэсэн хөөгөөд явж болох юм байна. Гэхдээ тэгээд эцсийн хүрхцээг өснний дараах нөгөө өвлийн өрмөр ирлэг мэрлэг нь чухам яаж шүүдгэн байгаа юм би бол тэр талаар сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ миний бодож гаргасан шийдвэр бол би тийм шуналтай автаад одоо мөнгө хөөж бол ямааргүй байна. Мөнгөө олвол өөрийнхөө хийсэн ямаар л олохоос биш одоо юм зүгээр хүнээс юм аваад бол тэгж өөрийгөө дадал суулгаж тэгж өөрийгөө бэлэнчлэх сэтгэлгээнд автуулж бол болохгүй маань. Тэгвэл за тэгэл буруудаад явхад бол easy юм байна л гэдэг дүгнэлт хийлээ. За тэрнээс гадна яасан бэ гэхээр нөгөө буралтайгаа муудалцсны улбаатаагаар би одоо за дайруулсан л гэж ярээ. Одоо нэг хэсэг бол амар дайруулсан. Тэрний яасан бэ гэхээр нөгөө бичлэгэн дээр би бол амар сайн хамгаалтай байдаг гэд балаарсан штэ. Тэгсэн чинь за яг нэг би хаавд бол ч юм уу те ингээл ажил төрөл бүтлгүүтэд байгаа тийм дайрлага бол биш. Зүгээр сэтгэл зүй дээр яг нэг тийм дайрлагууд ирж байгаа хгүй. Тэр нь юу вэ гэхээр ингээ ууралсан үед тэг яг нөгөө сул дайрлага гэдэг чинь угаасаа сул талаар дамжиж ирдэг шүү дээ. Нөгөө амар ууртай үед бүр айгүй ноцтой хүнд бодлоод төрж шүү. Тэр нь юу вэ гэхээр ингээд дандаа ийм одоо би чи ингээд нөгөө хайчаар ингээ хажуутай ойлгочдөг юм сте. Хайчаар ингээ хэм хийж байгаа сте. Тэгээд уурлангууд ингээд нөгөө хайч нүдэнд харагдаа шууд тэрийг ингээд аваад бараг ингээ төсөж гин. За эсвэл ингээл жоохон эморол ингээл байжингууд тэг ухмээрэн гэсэн бодол төрж мөрөнгөө шууд ингээл одоо гэрийнхаа одоо тааз маазнаас ингээл бомбилсан байгаагаараа ингээл өөрийгөө төсөөлж бодож мотол айгүй ноцтой зөө бүр амар хүнд. Тэгэл ингээл хүм мөнтэй хэрэлтгэрээ шууд ингээл хурц үзүүртэй юм санаанд ороод тэрийг ингээл барьж авч авахгаалцээ. Хүй би ч бүр яагаад байна те эн чи ямар аюултай юм бэ ноцтой юм бэ гэл. Тэгэл эсвэл ингээл өөрийгөө амар өвтөхгүй л өөрийгөө бараг ингээл зодож цохихгүй л та би ер нь хинт ч хэрэггүй мэрэггүй гэл. Бүр нэг хэсэг за нэг 3 4 хоног бол өста балаарсан. Тэгээд за эн чи одоо юу болоод байна гэл
яг хөө тэр чинь ингээ анзаарахгүй байхаа аргагүй айгу хүчтэй. Тэг би бүр өөрөө ингээ контролдож чадахгүй ингээ гар мар явчих гадаа нөгөө хайж майч руугаа гар мар явчих гээд байгаа байхгүй. Тэг ямар амар ноцтой яаж ийна би одоо ингээ яг дайруулж байна. Одоо яах вэ нөө харц гангаа өгүүлэх үү те давстаавсанд хэвтгүүгээл бодлоо. Гэхдээ бол би бол ерөөсөө одоо хүртэл харцгаангүй өгүүлэг байгаа. Энийг бол яг энэ сэтгэл зүгээрээ, сэтгэлгээгээрээ тарих оюундаа өөрөө л контролдож ингэж намжааж нэгэнтээ анзаараад байгаа юм чинь тий. Анзаарсан юм чинь би тэрэнд ингээ хариу үйлдэл үзүүлэхэд өөрийгөө яаж бэлтгэлтэй байлгаа тий. За би уурс үед яаж магадгүй байгаад шүү одоо ингээ гар хөлөө бараг тий нэг гараараа нөгөө гараа ингээ барьдаг юм уу яадаг ингээд айтаахан байхгүй бол эвгүй байх шүү энэ төр гэд нилийн өөрийгөө ингээ хянж контролч байгаад нэг юм арай гайгүй болгосон. Тэгээ тэр одоо ингээ дайраад байгаа юмнууд чинь бүр яг юм одоо чихэн чивнэхгүй л дээ. Гэтэ яг юм чихэнд бүр ингээ хилээд байгаа байхгүй. Одоо ингээ хүүхд мөхт рүү оруулахаар ингээ баран ингээл наатаа одоо ингээ цохоод ав те хүүхдийг чи ингээ цохиж сургадаг байхгүй юм байхгүй. Наа чи ингээ цохихгүй бол бараг сурахгүй штэ ойлгохгүй гэл ингээл яг ингээ бүр ингээ чихэн чивнэж байгаа юм шиг заяа. Тэгээ ямар сайндаа би нөө үлгэрч гээ групп дээр ямар чөтгөрн чам чивнчгээвэ гэдэг чинь яг шууд утгаараа үг байсан юм байна гэд нэг пост хийсэн тийм учиртай миний чихэнд бол яг тэр шивнээдсэн. Тэнгүүд хүн ингээл шууд автах гээд идэм байл л та одоо нэрэл би одоо энэ хүүхдийг те ингээд орилж чарлаад учир нь олдохгүй байгаа хүүхдийг цохоо тавбал энэ яг ингээд жоохон юм ойлгоно те жоохон хатуугаар эрэхтэй энэ хитрхээ эргэлцэж энэ төрөг автах гээд байгаа байхгүй юу. Тэгээ яг би бол хүүхдийнхаа нэг бүксэн дээр нэг хаа нэг зөгчдөг юм. Гэхдээ сая тэгэж ингээ шивнээ тахаар нь бүр дургу өрөөтэй чи намайг хүүхдээ зод гэж яана те үгүй би зодохгүй гэд тэгээд нэг юм ямар ч гэсэн ингээ зодоогүй хитэд тэр чинь биш тийм бодол ингээ чихрүү шивнээ тахаар нэг хид удаа тисээ төвчээд өнгөрөөчхөр гаг болчдөг байхгүй. Тэгээ ер нь бол ингээ нэг 2 3 удаа те миний хүүхд хажууд бүр ингээл бархирж байгаа те бүр ингээд өөрийгөө чихээ таглаад бүр хүнжилттэй ингэж толгоо болгоогоо боож ингэж өөрийгөө барьж байгаа хгүй. Тэгээд нэг 2 3 удаа өнгөрөөцсний дараагаар хүүхдээ уйлахад бол тэгтлээ их уур хүрхгүй. Тэгэл за яг миний охин тэгэл уйлжлээдэг. Тэгэл жоохон тайвширхаар ив гэж нэг аргатчаал ингээ учрыг нь олоод айгу гоё яг тэр уурын тал дээр айгу гоё ингээд тэмцэлтэй яг уу за энэ цаг хугацаанд бол ингээд давж гарлаа. За тэгээд эндээс би юу гэж ойлгосон бэ гэхээр өмнө нь болж исэн үйл явдлуудаа ботсон нөгөө дэм мэрүүл цайлааруулаад байж хахад буурлууд ингээл 9 шидийн гинт ингээл чи явж очиод үсэр гээл тэгээд тахт нь би тэрийг ингээд буурлууд маань намайг тэгж шалгаж гин, сорж гин, зовоож гин, сургаж гин гэж бодоод исэн чинь одоо ингээд ботхоор үгүй ч байсан юм шиг те нөгөө хольж хутгаад би өөрөө юм савлгаатай байхаар нөгөө одоо намайг буурлууд юм сэмхий өгөөд байна, сэмхий их өгдөг энтер гэж ярьдаг байсных нь учрыг нь одоо ингээд ойлгоод байгаа байхгүй. Одоо би миний сэтгэл хөдлөл юм онцгүй байхлаар би одоо өмнөх бичлэгүүд дээр би болон зөндөө ярьжсэн те нөгөө буурлуудынхаа үгийг биш өөр юмны үгийг илүү сонсноо гэд. Тэгээ тийм илүү сонсох нөхцөл байдлыг бүрдүүлээд байгааг нь сэмхий өгөх гэж хэлээдсэн юм байл л та. Тэгээд тэрийгэ нөгөө буурлуудаас сургаж гин, намайг сургаж гин, энэ бол сорио юм байна тэр гэж андуураад байсан юм биш үү? Эн чинь ингээд дундуур нь зүгээр юм дайраад би буурлынхаа үгийг биш өөр юмны үг сонсоод байсныгаа буурлуудыгаа намайг сургаж гин гэж ойлгоод яваад байсан юм биш үү гэж бодсон. Ер нь тэгээд нөгөө нэг хаяа ингээл нэг онцгүй хим мэдрэгдэл нэг айгу хэрцгий үг мүг хилээд байгаа нь тэр чинь манай буурал биш өөр юм биш үү гэж бодох болсон. Ер нь тэрэн дээр андуурж явсан байх бол өндөр магадaltaй юм байна гэж бодож байна. За тэгээд ер нь эндээс юу гэсэн дүгнэлт хийх гээд байна вэ гэхээр энэ улаажийн туул гэдэг чинь өөрөө
Өстой яг ийм дээсэн дөрөн дээр дэмжимж байгаа тул байна. Тэгээ шуналтаа автаад явъя гэвэл ингээд тэр шунлын сэтэл мэдл бол амар хурцаар нөлөөлж байгаа хгүй. Би бол одоо ингээд 30 гарцсан хүн гэхэд 30 гартлаа тэгэж шуналтаж үзээгүй шүү. Яг үнэндээ бол би одоо хаач би нэрээ гайгүй шунал бол байхгүй надад л эдийн шунал ахгүй. Яа тэгвэл би ингээд амар их мөнгө олоод тэндээсээ авч байгаа кайф маань нэг удаан үргэлжилдэггүй гэдгийг мэддэг байхгүй юу. Одоо би чинь өөрөө үйл хөдлөхийн зуучлагч хийжээсээ үйл хөдлөхийн зуучлагч хийхээр нэг гайг үнэтэй байрмаар зарчих юм бол мөнгө бол ингээл бөөнөрөө орж ирдэ штэ. Тэглээгээд одоо тэрэнд нэг баясаад удаа явахгүй та нэг өсрөл 7 хоног баясна. Тэгэл мөнгө л олсон л энэ. Тэгэл одоо яавал гэжтэйгээд ингээд миний юм сэтгэлийн одоо таашаалыг ингэж удаан дүүргэж чаддаг зүйл биш гэдгийг би айл дээр ялгаад авсан байхгүй юу. Тийм болохоор ингээд шуналтаа нэг автагтаад байдгүй. Тэгэхэд саяын тэр шунал монл бол бас ингээд автталтай амар хүчтэй юм хурцаар орж ирж байгаа байхгүй. Тэнгүүд би ингээд өмнө нь бараг ингээд та 5 6 7 8 мэдгүй хэдэн жил чи юм сэтгэл готролтой явж исэн гэхэд арайч бас тийм хурц үзүүртэй юм аваад ингээд өөрийгөө зооч юм оч гэж тийм амар шууд юм тэр чин бүр ингээд гар мар хөдлөхгүйд яг юм үйлдэлт хөтлөөд ингээд бүр амар хүчтэй нөлөөд орж ирсэн заяа. Тэгтэл 5 6 7 8 жил сэтгэл готролтой явхдаа би шууд тэгж үйлдэл одоо хөтлөгдөжсэн тун цөөхөн байхгүй юу. Яг ганц нэг удаа нэг юм уучлээсэн л таа гэж. Одоо тэгээ тэрийг энийгээ яриад итгэс. Надаас энд нэг сорин барь байдаг байхгүй юм чинь. Тэгэд яг нэг ганц нэг удаа шүү дээ. Тэр чин бүр ингээд амар хэцүү зовлон туулаад ингээд бүр тэсгээ байгаад нэг гачин юм хийгээд тэгээд дараа нь бол харамсчлаа шүү дээ. Үлийгээ ээж одоо эндээ би ингээд сорвтолж одоо энийг ингээд бас хүн амтнаас нуугч хэцүү байдаг байхгүй. Тэгэнгүүт сая чин болохоор тийм амар хэцүү юм бол нэх болоогүй. Нэг тэгэл өдөр тутмын амьдралын стресс байдаг юм байхад ч л тэгж амар хурцаар ингээл тэнд хутга байгаа да. Энд ингээ нөгөө цаас төсөгч мөсөгч чи амар эртээ. Шууд тэр мэрэнд ингээл авчаал ингээл зүсээ айчлаа гэл нүдэнд ингээл зургал үзэгтэй ингээд айгүй хүчтэй айгүй хурцаар айгүй үйлдэлд хөтлсөн маягийн ингэж орж ирэхээр нь би энэ одоо улаач болоод одоо ингээд нэг тодорхой төвшөнд очсон байгаа шүү дээ. Нэг анх босноосоо одоо хүртэл тэ бэлэг талаараа ч юм уу сүнсглийн одоо хүч талаараа ч юм уу нэг жоохон твшсэн л байлгүйдэ бодвол тэгээд тийм тусмаа л бүр энэ нөгөө далтын муухай юмны нөлөөлөл чинь бүр амар хүчтэй хуурц тэрэнд их би мэдрэг болцсон байдгийн байна гэдгийг сайхан бодоод тэгээд энэ улаачийн тул чинь дээсэн дөрөөн дээр явж байгаа юм байна. Алдах оног бол тэр нэг буурлууд сориод шалгаад байгаадаа ч биш зүгээр л ер нь одоо цаанаасаа те нөхцөл байдал тийм болд юм байна. Тэгээд энэ дэр тэгээ алдвал ер нь бол миний хох тэгээ шунлаад агаад явбал миний л хох тэгээ уураа байраад дийлэхгүй одоо ингээд хаач мачараа авчиад одоо өөрийгөө гимтэйгээ хайчвал одоо миний л хох болох гээд эн чинь ингээд бүхлээрээ одоо миний хариуцлага тэгээ миний оюун санаа хүчтэй миний ухаан эрүүл сарвал байж ижил би энийг ингээд зүгээр давж туулах юм байна. Үгүй бол тэгэл ёстой хогч нь болол буюу хог дээр өсрөөл те ингээл явах юм байна да ямар эвгүй юм бэ гэдгийг ингээд ойлгоод сууж гин. Гэхдээ нэг хэсэг бол би жоохон эргэлцсэн ялангуяа тэр шунал уур уцаар дээр намайг бүр яг айдл эргэлцэл орж ирсэн байхгүй. Би амьдралдаа эзэж шунал монл дээр бол эргэлзэж байгаагүй. Гэтэл анх удаа эргэлзэж байгаахгүй. Нэрээ би ингээд шуналтаа болчвол яах вэ? Ирээдүйд би ингээл те надад зөндөл мөнгө төгрөг олох юмнууд болох л ах гэсэн чинь би ингээл тэрэндээ автал мөнгөө хөөгөөд явчвал яах вэ гэд бүр ингээ өөртөө итгэхгүй болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд нэрээ би ингээ уурандаа ингээд хүүхд амар зодчнуудтай тайчвал яах вэ гэдэг юм. Эсвэл одоо манай нөхөр бит хоёр чинь бас эвгүй токсик хоёр гар штэ хэрэлтэн зодтолтон тэгээд бараг би нэгээ ингээд гэмтэйгээ хайчвал яах вэ гэл бараг тэхгүй гэдэгтээ ингээд өөртөө яг одоогоор бол ингээд бараг итгэж чадахгүй хэмжээнд хүртэл надад амар хүчтэй нөлөөлсөн. Тэгээд би энэ дэр нилээн л бодоол гэхдээ ерөөсөө ингэж бичиж тэмдэглэж ингэж акцент өгөөгүй юмаа ингээл бодоол санааныхаа үзүүрт бодоол байсан. Тэгээд сүүл рүүгээ болохоор
За энэ бол миний л гарт байгаа юм байна. Би л ингээд тархиа үргэлж контролдож байх хэрэгтэй. Хэрвээ би байнга контролдож чадах юм бол энийг хэн чадна. Тэгээд ингээд ямар ч гэсэн тэр мөнгө төгрөгөндөө хөтлөгдөд явчихгүй байхаа ингээд тэр үедээ зохицуулж тухайн моментод л зохицуулах юмнууд байгаа даахгүй. Түүнээс би одоо би шуналхгүй байна гэд ирээдүйд би бас хизээ намайг тэр шунал гэж юм яриад эхлэхийг хэлж мэдгүй байгаа даахгүй. Тэгэхээр тухайн үедээ л би ингээд тухайн моментод эрүүл ухаантай байх нь чухал юм байна. Тэгэхээр үргэлж энэ дээр анзаарахтай, үргэлж ажиглаатай байх ёстой юм байна даа л гэд нэлээ удаан бодсны эцэст одоо л нэг юм за би нэг эрхвэж чадчихгүй л үдэ гэдэг жоохон итгэл маань орж ирж байна. Тэгээд ер нь бол яг энэ бодолтой ажиллах тал дээр хамгийн нэгдүгээрт анзаарч ажиглах нь чухал. Тэгэхгүй бол хүн анзаарахгүй ажиглахгүй байх юм бол тэр ингээд шивнээд байгаа бодлыг өөрийнхөө бодол гэд ойлгочдөг байхгүй юу? Энэ гэрлийг унтраачдаг юм. Өөрийнхөө бодол гэж бодож байгаа учраас ямар ч одоо ухамсаргүйгээр шууд тэр бодолд автаал за би энэ хүүхдийг ер нь зодож хүмүүжүүлнэ гэл ингээл бодчих гээд байгаа байхгүй. Тэгээ шууд үйлдэл болгоно гэсэн. За хамгийн нэгдүгээрт анзаарч ажиглах. За ер нь бол гэхдээ хаач мэдгүй би анзаарах тал дээр айгүй дэвшилттэй байгаа. Ер нь бодлуудаа ингээл ажиглал барьж аваад би яагаад байна нэг ингээд байна да энэ яач вэ гэд ингээд үргэлж хяналттай байлгаад байгаа байхгүй. За тэгээ анзаараад ажиглаад бариад авсан юм бол ер нь ийм эрсдэл байна, би ингэж магадгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол би ийм хүн биш штэ гэд өөрөөсөө түлхээд ах юм бол нөгөө ажигласныхаа хэргийг ерөөс гарахгүй одоо анзаарч барьж авсан юм хэрэглэхгүй байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хүлээн зөвшөөрнө. Хянан тэгээд засна гэл одоо зөндөө ярьсан штэ тий. Тэгээд бас хажуугаар нь надад ямар асуудал тулгараад байгаа вэ гэхээр би ойрд ингээд эргэн тойрныхоо хүрээлэлдээ жоохон дайсагнах маягтай байгаад байгаа. За тэрийгээ бол би ингээд ажиглаад тэгээд яахаа мэдгүй тэрэндээ автаад байгаа хгүй. Үнэхээр ингээд миний уур хүрээд байгаа юм зөв юм шиг. Тэгээд үнэхээр тэр хүмүүс л ингээд болохгүй байгаа болохоор миний уур хүрээд байгаа юм шиг ингээд нөгөөдгөндөө автаал нөгөө юу ив сахих байх вэ? Одоо тэгээ бүр нөгөө зожиг зам маань хөдлөөд бүр бүх юмнаас цухтаагаад дайжаад ганцаараа л амьдрах гээд байгаа ч юм шиг юм тэнэг юм болоод байгаа байхгүй. Тэгээд би ч өөрөө нөгөө нэг хипхоп сонсдог хүн байсан аахгүй. Одоо opposite инэрличтэй анх гарч ирж байхад нь л айгу том фэн сонсдог байсан. Тэгэл инэрлийн нэг цэцэд DC-дэг нэг дуу байдаг аахгүй. Хүн болгон руу сарвнаад ах юм бол хүн үлдэхгүй шүү байна да. Ганцаараа амьдрдаг хорвоо бишээ байна да гэд. Тэр үг гэхдээ ингээд нэг цэцэд хилээд байгаа ч гэсэн одоо надад хилээд байгаа юм шиг үргэлж багаас сонсогддог гэсэн. Би яг нэг тийм хүн болгон руу ингээд саруулцаад тэгсэр нэг ганцаараа амьдрах гээд байгаа ч юм шиг гэхээр ганцаараа амьдрдаг хорвоо бишээ байна да гэдэг байгаа чинь яг надад зориулж хилээд байгаа юм шиг сонсогдоод байдаг байхгүй. Тэгээ тэр дууны хэсэг ингээл толгойд орж ирээл. Тэгээ би одоо яах гээд ганцаараа амьдрах гээд байгаа юм зожигроод одоо тэр хад маданд очиж ингээд бяцлагаас суух гээд байгаа юм уу гэж ботхоор мэдээж үгүй шүү дээ. Тэгэхээр би ингээл ямарваа нэгэн байдлаар зохицох шаардлагатай болно. Гэхдээ зохицох гэхээр ингээд одоо намайг үгүйсгсэн, намайг үл ойшоосон, надад үл итгэсэн миний итгэлийг ингээд арай гэж нэг ингээд жоохон ингэж явж яхад нь буцаагаад дарсан ийм хүмүүс ингээд эргэн тойрон зөндөө байна. Тэгэхээр тэр хүмүүстэй чинь би ингээд дайсагнаа за чи хоолт чийч цаашаа би ч чамаас хоолойн чамтай ч дахиж харьцахгүй гэд яг ингээд байгаа байхгүй. Тэгээд тэрийгээ угаасаа өмнөх бичлэгэн дээр ярьсан. Гэхдээ одоо тэгэл дахиад одоо нөгөө энэ асуудал дээр яваад байгаа болохоор ярихаас яах вэ? Ямар ч байсан ажиглаад нэг л юм болохгүй л байна л гэдгийг мэдээ. Тэгээд яаж зохицуулах хэрэгтэй юм бэ гэдгийг л ерөөсөй олохгүй байгаа байхгүй. Одоо ч гэсэн тэгтээ гүйцэд олоо гэнэ. Тэгжээд би ямар ч гэсэн нэг юм намайг амар сайн ойлгодог, намайг аягүй сайн дэмждэг найзтайгаа ингээд яг үнэнээ хэлж үзсэн байхгүй. Одоо
хэлэхдээ юу гэсэн бэ гэхээр би ингээд энэ хүмүүсийг ойртой их муулаад байгаа. Надад энэ хүмүүс ингээд таалагдахгүй байгаа учраас би энэ хүмүүсийн аль болох одоо болохгүй бүх юмыг олж хараад муу мухайг нь олж хараад тэр тал дээр нь төвлөрөөд ингээд муулж ярих гад ингээд байгаа. Чи ч гэсэн ажиглаж гинөө гэсэн чинь угаасаа тэр хүн бол ажигласан байсан. Тэгээ би ингээд яагаад байна гэд ингээд нөгөө хүндээ одоо юм сэтгэлээ нээж ярьж байгаа байхгүй яа. Өөртөө ярихаараа биш тэ өөртөө сэтгэлээ нээж ярихаараа нэг юм ажигласан нь болохоор өөртөө хитрхи хатуу хандаад байдгийм байлаа. Одоо би л муу болохоро энэ хүмүүсийг муу болгож харж байна. Би л болохгүй байгаа учраас энэ хүмүүсийг өөрөөсөө түлхэж байна гэдэг ийм төгслөөр ингээд харахаар би болохоор ингээд дотроо өөрөө өөрийгөө юм хүлээн зөвшөөрөх хүсэлтэй байгаа даа байхгүй. Тэрийгээ ингээд улам дараад тахаар ямар ч юм шийдэлт хүрэхгүй одоо гарц гаргалгаа нь ерөөсөө биш байгаад байсан байхгүй. Одоо өөрийгөө л буруутгаад байхаар чинь би улам өөрөө буцаад ингээд суйлдаад дотроо ингээд бушаад тэгээд тесрэхээрээ нөгөө хүмүүсээ бүр ингээд нөгөө тангаргаа тасалж тесрдэг дээрээ ингээд очих гээд байгаа байхгүй юу. Тэгээд найздаа ингээд нөгөө тэр хүнийг болохоор одоо намайг ямар ч үед дэмжин ойлгоно гэж бодсны үндсэн дээр нэгдүгээрт ингээ үннээрээ байж байгаа. Тэгээ өөрийгөө ч хуурахгүй одоо ядаж тэр хүнийг хуурахгүй бусад хүмүүс рүү аль би ингээд төвчээд ингээ худлаа инегээд байгаа байхгүй ерөнхийдөө л те надад таалагдахгүй байсан ч ингээд нэг төвчээл нэг юм хүндлэлийн зайгаа барьдаг ч юм уу иймэрхүү байдалтай байгаад байгаа нь ер нь бол хуурмаг үзэгдэл байхгүй юу. Би бол тийм хуурмаг дүр эсгэх нэгдүгээрт айгүй дурггүй хоёрдугаарт тийм дүртэйгээр бас удаан явж чаддгүй яад гэвэл тэгээд ахаараа би өөрийгөө амар чигшээд идэг. Би өөрөө тийм хуурмаг зүйлдэд дурггүй учраас өөрөө хүртэл ингээд хүний өдөөс ингээд дотроо дурггүй ээжж дуртай юм шиг энийг чинь миний хувьд ийм дур готмаар зүйл ахгүй. Тийм болохоор ядаж ингээд найзтай би одоо үнэ хэлье гэд хэлж үзлээ л дээ. Хэлээд ингээд бичиж явахдаа одоо яг найздаа гэж бодоод үнэ хэлэх, өөртөө гэж бодоод үнэ хэлэх хоёр чинь жоохон өөр байсан миний хувьд. Яад гэхээр өөртөө хэлэхээр өөртөө хатуунцсан. Найздаа хэлэхээр яг юу болохгүй байгаагаа хэлээд эхэлсэн байхгүй юу. Тэг би ингээд бичиж байхдаа найз маань надад бараг хариу өгөөгүй байхад л одоо өөрийнхөө бичиж байгаагаас л хариултаа олцсон гэх юм уу. Тэр нь болохоор миний хүсэж байгаа юм нь би ингээд өөрийнхоороо одоо өөртөө итгэж өөрийнхөө өгөгдөл онцлогийг ингэж өнгөлж гарч ирмээр байгаа юм байна л да. Одоо гарч ирэх ч байх хөтэ ингээд юм босч ирмээр би ч юм бол одоо л ингээд амьдралч тэр ахууч тэр сэтгэл санаач тэр амар юм доор түвшинд байгаа байхгүй. Тэгээ тэндээсээ би ингээд босч ирэх гэхээр дахиад нөгөө үл ойшоолт дахиад үгүйсгэл тэгээ дахиад би ингээд бусдаас өөр болохоор намайг тэр өөр хүмүүс нь өөрсдийнхоороо хайрцаглах гэсэн ийм оролдлогуудад зэвүүцээд байгаа юм байлээ. Үгүй ээ би одоо дахиж тэгүүлэхгүй шүү гэдэг ийм нөгөө миний дотоод дуу хоолой гарч ирээд байгаа нь одоо над руу тэгж жоохон нөлөөлөл үзүүлэх гээд байгаа хүмүүс рүү ийм уур хүрэхтэй тэр хүмүүстэй ингээд харьцмааргүй санагдах ингээд цухтаах эсвэл намайг ойлгохгүй байгаад нь ингээд ойлгохдохыг хүсгүй зүгээр л ингээд шууд тангаргаа тасалмаар санагдах энэ төр гэдэг рүүгээл орох гээд байгаа юм байлээ л дээ. Тэгэд би одоо яг энэ тал дээр нэг юм ярихад миний одоо тэр хүний аясаар явдаг нас мас нь өнгөрцөн байхгүй юу. Одоо би угаасаа ч ер нь амьдралдаа хүний аясаар явж исэн тун ховор аав ээжийнхээ үгэнд бол орж амьдралаа шийдүүлж исэн түүх одоо надад ер нь байхгүй. Яагаад гэлээ штэ. За би аав ээжигээ надаас ухаантай гэж үнэлдэг. Тэ тэд нар бол ингээд надаас хол хараатай одоо юу гэдгийг насны хувьд ч тэр тууллын хувьд тэр надаас мундаг. Гэхдээ тэр хүмүүсийнхаар шийдэхээр би гэдэг хүний туулал нь одоо за би аавынхаар шийдлээ гэж үтэй. Тэнгүүд аавын тууллаасаа олж авч өөртөө ингээд цогцлоосон зан араншин байгаа штэ. Тэр зан араншин надад дутуу учраас аавынхаар шийдэхэд би хизээч аавынх шиг үр дүнд хүрдэг байхгүй юу. Аав бол за энэ нэмийг ингээд шийдчих гээд тэгээ шийдсэн шийдвэрлэгөө явж байхдаа одоо тэр өөрийнхөө айгуу тийм ууч зан, уужуу зан
хитрхи зөөлөн зан тусрахуу зангаа ашиглаад харсан үр дүндээ хүрдэг. Би аавынхаар шийдээд тэр үр дүн рүү нь явж байхад надад тэр ууч зан дутуу, тэр одоо уян хатан зан дутуу, зөөлөн зан дутуу учраас би ингээ явж яснаа шал өөр үр дүнд очиж буугаад идэг байхгүй. Тэгээд 2 3 удаа тэгж хашраад за би ингээ хүний толгойр шийдвэл хизээч хүссэндээ хүрэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр би ингээ ямар ч исэн ядаж өөрийнхөө амьдралыг өөрөөр шийднэ гэдэг дээрэл ер нь зогсдог хүн. Тэглээч миний нөгөө дотоод дуу хоолой бас нилээдгүй хүчтэй. Би одоо ингээд нөгөө тархиад сонсдгоо, зүрхээ сонсдгоо. Хэдий яг буурал ингээд зүрх сэтгэлийг хүртэл тархинд аваачаад хийчихэж байгаа гэсэн зүгээр хүмүүсийн ойлгохоор ярихад тархиа сонсдгоо, зүрхээ сонсдгоо гэх юм бол би угаасаа зүрхээ л дагдаг хүн байхгүй юу? Миний тархи ер нь жоохон ажилтгүй ч гэсэн худлаад за мэдгүй. Ямар ч тийм лог сэтгэлгээ бол жоохон таарахын талдаа л орох. За мэдгүй заяа. Тэгсэн чинь тэгээд ер нь ингээд бүхэн амьдралынхаа хугацаанд ер нь л өөрийнхөө толгойгоор шийдэж ирсэн. За хүний толгойгоор ихэвчлэн шийдсэн зүйлс гэвэл нөхрийнхөө толгойгоор шийдсэн байдаг. Яагаад гэвэл нөхөр бол одоо өрхийн тэргүүн байна. Тэгээд би нөхрийгөө бас тодорхой хэмжээнд үнэлдэг. Манай нөхөр бол сэтгэл зүйн хувьд надаас чанга, тэ сэтгэл зүйн доктортой байдлын хувьд надаас дээр, өөртөө итгэлийн хувьд надаас дээр, тэ ажлын бүтээмж, ямарваа нэгэн ажлыг зохицуулах, тэ тэр сэрэг одоо нөгөө гүйлгээ ухаан надаас дээр гэж би үнэлж байгаа учраас тэр хүний үгэнд бас нилээдгүй олон удаа орж явсан. Гэхдээ бас ороод явахаар болтгүй юм. Яад гэвэл нэг л миний сансан шиг юусе байдаг байхгүй. Одоо тэр хүн хэдийн мундаг ч гэсэн одоо тэр хүний хараа нь минийхаас арай жоохон эсрэг болохоор магадгүй бид хоёр таарддаг байх л та. Тэгэл ер нь л ингээл за өөрийнхөө л бодлоор шийдэл гэдэг дээр л угаасаа ундаг байхгүй. Тэгээд одоо нөгөө өөрийнхөө улаачийнхаа замнал дээр ч гэсэн ингээд яг нөгөө зангаараа л одоо өөрийнхөө л бодлоор онгодуудаа шийднэ гэдэг дээрээ л ингээд явж ирж байгаа. Яг нь эхэндээ болвол би ингээд хүмүүсийн аясаар тэ хий гэснийг хийгээд явсан. Тэгээ юу ч өөрчлөгдөггүй л гэдэг байгаа штэ. Тэгээд одоо сүүл рүүгээ яаж ийна гэхээр ингээ гаднаас оролцоол тэ чи ингэж алдаад байгаа юм биш үү, ингээ буруу агаад байгаа юм биш үү, бурлуу чи ингэсэн биш үү, тэгсэн биш үү гэдэг үгнүүдийг ингээ сонсохоор миний дургуй үрээдэг болцоод байгаа хгүй. Одоо сүүлийн нэг 10-аад хоногт тэ яад гэвэл тэ хангалттай тэ та нар ингээ шийдчих байсан бол шийдчих байсан. Энэ бол ингээ миний юм аа. Одоо би энэ дээрээ өөрөө толгой мэдья гэдэг ийм сэтгэлгээ ингээ үүсцэн. Яаж үүссэн бэ гэхээр яг нэг ийм буурлуудын оролцоотой үүсэж байгаа. Би бол энийг буурлуудын оролцоотой үүсэж байгаа гэж хэлнэ. Яагаад гэвэл нэг иймэрхүү нэг тийм сэтгэл зүйн оволцоон тэ нэг ийм буурлуудтайгаа үл ойлголцох иймэрхүү нэг тэ нэг ийм бужигнсан үйл явдлын дараачаар миний тархи толгойд нэг ямар нэг юм өөрчлөгдсөн байдаг байхгүй юу? Одоо түрүү хэлсэн шүү дээ, би нэг 2 дахь тэмэрлэлийнхаа дуусахад л би за би дахиж тэмэрхээргүй боллоо гэдэгт ямар ч итгэдэг болсон байсан ингээд. Тэгээд яг одоогийн байдлаар бас би нэг өмнөх бичлэг дээр би ингээ одоо өөртөө л итгэхээс өөр сонголт надад алга гэдэгжсэн. Тэгээд тэр бодол маань яг ингээд жоохон тогтоод байгаа хгүй. Одоо ингээд төлөвшж эхэлж байгаа гэх юм уу. Одоо энийг би бас яаж анзаарсан бэ гэхээр ингээд нөгөө тэр нэг заваа юм одоо шивнэнүүд ингээ шивнж яхад би тэрийг эхлээд буурал хэлээд байгаа юм уу гэл ингээ жоохон андуураад исэн баггүй. Тэгснээ ингээд нэрээ энэ бууралчин л ээжтэй гэсэн юм баттгсан бодол орж ирэнгүүт өгөө миний буурал ингэдэггүй, миний буурал шал өөр, би бууралтаа л итгэнэ. Миний буурал ингээд тэр нөө онгодоо гэж би дахиж эргэлцэхгүй. Миний буурал бол яг онгод гэл ингээд нэг тийм миний нэг юм дотоод дуу хоолой дугураадсэн байхгүй юу. Тэгээд би ингээл эн чинь миний толгой дотор би ч дугуурж гин, өөр хүн ч дугуурж гин та. Иймэрхүү одоо дайн тулаан маягийн юмнаас ямар ч лээс нөгөө л өөртөө итгэн бууралтай итгэн гэдгээр авч гарч ирсэн учраас одоо ингээд гаднаас хүмүүс манай буурлуудыг үгүйсгэх, тэгээ миний буултыг үгүйсгэх ч юм хэлэхээр нэгэнтээ би тэрийг ингээ хүлээж авах болцсон.
Учираас дахин хэлээд ахаар надад төвхтэй санагдаад ууралж эхэлчихэ. Яах гээд байгаа юм те. Яасан гэд намайг сэжиглээд байгаа юм. Би одоо ямар гайг юм хор хохирол учирсан болоод намайг юм сэжиглсэн харцаар хараад байгаа юм ч гэдэг юм. Ингээд ууралж эхэлж байгаа байхгүй юу. Тэ хүн нөгөө өт хүртэл биендээ хүрэхээр аргундаг гэдэг шиг одоо аргунж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бол яг зүгээр тэр хүмүүст хэрвээ үдчихвэл хандаж хэлэхдээ буруу хүнээс сэжиглээд байна. Би бол ямар нэгэн хор хохирол хүнд ингээд албаар санаатаагаар учруулъя гэж ер нь бодож үзээгүй. Ер нь тийм бодол маш ховор орж ирлээч би тэр бодлыг хэрэгжүүлдэг хүн гэдэг дээрээ одоогийн байдлаар л итгэлтэй. Тэгээд тэр өөр хүмүүсээ шалгаа. Над дээр бол цагаа урж ийн гэж хэлмээр байгаа байхгүй. Тэгээд яг нэг иймэрхүү эсэргүүцэл лээс болоод би нэг хүмүүсээс дайжих, зүхтаах, дайсагнах, ингээ харахаар уур ураг, сонсохоор уур ураг юм одоо нөлөөлөл үр дүн үүсээд байгаа юм байна л та. Тэгээд за яг тэр хүмүүс яагаад намайг сэжиглээд байгаа, яагаад ийгээд байгаа нь ч удаа хамаалга тэр хүмүүсийн асуудал те. Би энийг яаж давж туулж гарах вэ гэхээр би ерөөсөө ингээд уртгаа хийх тэгээд яг өөрийнхоороо байх, өөрийнхөө гаргаж ирэх гээд байгаа юмыг өөрийнхоороо гаргаж ирэх дээрээ л угаасаа ингээд зогсно. Тэр нь ингээд буруу байвал яана гэдэг айдас надад төрж байгаа юу гэвэл төрж байгаа. Би маш их айж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр би ингээл те би өөрийнхоороо байна гэл одоо эн чинь бол том толгойлж ийн гэсэн үг те нэг бодлоо. Тэг ингээл том толгойлж явж байгаа л гинт ингээл амар унуул яах вэ гэдэг айдас надад байгаа. Тих боломж байгаа юу гэвэл бас байгаа. Эрсдэл байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ хэдий болтол 60 хүртлээ би ингэж айж имэж явах юм уу? Тэ хэрвээ хүний толгоогоор би амьдралаа шийддэг бол гэрлээ гэж хүн амьдрах ямар хэрэгтэй юм бэ? Бата миний өмнөөс миний амьдралыг шийддэг бол энэ ер нь хиний амьдралын гэрлийн амьдрал юм уу? Батагийн амьдрал юм уу? Тэ хэрвээ бата миний амьдралыг шийдэж байгаа бол бата надаар дамжуулаад 2 удаа амьдраад байгаа юм шиг болчихно сте. Тэгэхэд гэрлээ гэдэг хүн чинь амьдрмаар байна. Тийм үстэй. Гэрлээ гэдэг улаач чинь улаачийнхаа тууллаар туулмаар байгаа байхгүй юу?